Тэгээд одоо саяны тэгээд л гэдэг юм тий. Би ингэж эхлэхдээ хэлэх хэрэгтэйсэн байхгүй юу? Сайн байцгаана уу? Бүгдээрээ миний 2 дахь дугаар болох дасгалын манд дугаар тавтай морилно. Би энэ дугаартаа та бүхэндээ өөрийнхөө ямар дасгалууд хийсэн, ямар хуваартай хийсэн талаараа хуваалцах болно. Би энэ бичлэгийг өөрөө жимд очиж яг өөрийнхөө дасгалуудыг бүгдийг нь хийж байгаагаар харуулъя гэж бодож исэн. Гэхдээ манай жим болохоор бичлэг хийх нь хориотой байдаг. Тэгээд жим дээр бичлэг хийж чадаагүй гэдгийг хэлмээр байна. Яриад гарцгаая. За би угаасаа эхлээд яг өөрийнхөө түүхийг хуваалцаж эхэлдэг те. Тэгээд яг тэрнээсээ эхлэе гэж бодож байна. Сургуулийнхаа кампус амьдардаг болохоор манай жим аягүй ойрхон байдаг. Тэгээд бас үнэгүй байдаг сурагч нарт. Миний энэ бүх дасгалууд жимийн дасгалууд байгаа. Ер нь бол тэгэхээр би одоогоор бол яг гэртээ хийх хүмүүст яаж хийх вэ гэдэг талаар би зөвлөгөө өгч чадахгүй байгаа. Уучлаарай гэж хэлмээр байна. Гэхдээ би туршиж үзээд хэрвээ би гэртээ хийх дасгалууд, гоё дасгалууд болвол та нартай хуваалцах болно. За миний хамгийн ихэнд алдчихсан юмны хадлаар би хэлье. Би анх өмнө нь жимд явдаг байсан гэж хэлчихсэн шүү дээ тий. Тэр үед би явдаг байхдаа кардиогоо эхэлж хийчээд тэгээ дараа нь хүчний дасгалыг хийгээд байдаг байсан. Тэр нь хамгийн буруу байсан байлээ. Хэрвээ та жин хаяхыг хүсэж байгаа бол эхлээд хүчний дасгалаа хийгээд дараа нь кардиогоо хийх ёстой. За тэр нь хамгийн түрүүнд ойлгосон зүйл маань байсан. Тэгээд очоод хүчний дасгалуудаа хийж эхэлсэн. За би яагаад жимд явж эхэлсэн шалтгааны талаар ярих гэж бодож байна. Хамгийн анх жимд явж эхэлсэн шалтгаан маань бол нуруу өвдөлттэйсэн. Миний нуруу амар өвддөг байсан. Би ер нь бол багаасаа нурууны султтай байсан болохоор айгүй өвдөлттэй байдаг байсан. Тэгээд энэ сургуульд ирснээс хойш ялангуяа хичээл хийгээл ажилдаа яваал тэгэл дандаа суугаад ер нь байгаад тэгээд айгүй их нуруу өвдөөд улам илүү хүндэрсэн. Тэгээд жим явж эхэлсэн. Тэгээд явж эхлэх үед би дандаа энэ нурууны дасгалыг хийдэг гэсэн би хажуудаа гаргаж ирээ тавьчих. Энэ нурууны дасгал бол үнэхээр супер миний хувьд бол хамгийн лаг нурууны дасгал гэж би хэлнэ. Энэ төхөөрөмжн дээр би хийгээд өмнө нь явдаг байхдаа би баг сар гарan хийгээл миний нурууны өвчин зүгээр болсон. Тэгээд тэрнээс гадна би нурууны тэр дасгалыг хийснээс болоод миний үндсэн суур булчин гэх юм уу те чангараад тэгэнгүүт хүн яадаг вэ гэхээр яг тулгуур булчин чинь чангараад эхлэнгүүд илүү ингээл гүйж харихад чөлөөтэй болоод тийм би чинь айгүй хөнгөн санагддаг гэсэн. Тэгэхээр хэрвээ би чинь хүн санагдчихвэл бас нурууны чи өвчнөөс болж иж магадгүй шүү гэж хэлмээр байна. Одоо ийм дасгал хийх гэж байгаа тий хөдөлгөөнтэй болох гэж байгаа хүчний дасгал хийх гэж байгаа бол ялангуяа нуруу чинь айгүй сайн чанга байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ олон дасгалууд яг үндсэн зориулагдсан булчин руугаа орохгүй зөвхөн нуруулж ороод иж магадгүй гэсэн. Дараагийнх нь өөр бас нэг сануулах юм нь юу вэ гэхээр хэрвээ та нурууны угийн өвчтөй эсвэл ямар нэгэн гэмтэлтэй болвол энэ дасгалыг эмчийн заавраар хийх ёстой шүү гэдгийг сануулмаар байна. Энэ бол зөвхөн миний туршлагаас үндэслэж ярьж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд бас манай ихчийн туршлагыг би бас хуваалцъя гэж бодсон юм. Манай ихч саяхан төрөөд тэгээд нөгөө хүүхдэн том болоод хөлд ороод гүүгээд эхлэнгүүд араас нь хөлцөлтөөд зөндөө нуруу өвдөөдсөн ингээл дандаа тонгоож босоод нуруу өвдөөдсөн. Би ингээд нурууны дасгал хийгээд миний нуруу зүгээр болсон хойлоо цуг жим явъя гэд. Тэгээд хичээгээ дагуулаад жим яваад бит 2-7 хоног 3-7 хоног боллоо. Явуулаад би яг энэ төхөөрөмжийг хийлгээдсэн баггүй юу. Тэгсэн чинь анаа хийж жагаад 3-7 хоногийн дараа ихэд нуруу зүгээр болсон. Тэгээд дахиж жимд ирээгөө гэхгүй юу. Тэгэхээр яг ингээд энэ нурууны төхөөрөмж бол үнэхээр сайн үр дүнтэй гэдгийг би бол хэлмээр байна. За одоо яг жимнийхаа хуваар руу оръё. Өмнөх бичлэгэн дээр хэлсэнчлэн би яг гар хөл гэдээ ээлжлээд хийдэг өдөр болгон. Нэгтгэхээс хагасаа хүртэл ээлжлээд хийдэг байгаа. За эхний өдөр хэрвээ гартай өдөр байвал би юу хийдэг талаараа яг одоо хэлж өгье. Эхлээд болохоор яг одоо би хажууд нь бас бичлэг гаргаад ирье. Мөрний шахалт хийдэг. Дараа нь болохоор lateral raise буюу мөрний хажуугийн булчингийн дасгал байдаг. Ер нь эрэгтэй хүмүүс яаж хийдэг вэ гэхээр энийг яг ингэж гараа хомж хийдэг. Харин миний хувьд болохоор би яг див тэгш хийдэг, хэвгүй.
Тэгжээж энэ дасгал нь яг энэ хажуугийн булчин руу ордог гэсэн үг. Мөрний хажуугийн булчин руу ордог. Ер нь бол юуг ойлгох ёстой вэ гэхээр энэ дасгалуудаа би бүгдийг нь 10 тоотоор 4 оролт хийдэг. Хэрвээ та дөнгөж эхэлж байгаа тэгээд эдгээр нь хүн санагдаад байвал тоогоо 8 руу буулгаад хийж болно. Гэхдээ оролт нь заавал 4-өөр орно гэсэн үг. Энэ хоёр бол айгүй гоё булчингийн чи халаагаад өгнө. Би дандаа жим рүүгээ алхаж явдаг. Та нарт хэрвээ жим чинь ойрхон ер нь бол алхачих боломжийн зайтай гэж бодож байвал би ер нь алхаж очихыг зөвлөнө. Яагаад вэ гэхээр алхаад очичвол шууд дасгалаа хийж эхлэхэд ер нь бол бэлэн болцсон байна. Биений чинь булчингууд халдсан арай гайгүй ер нь бол бэлэн байна гэсэн үг. Тэгээ шууд хүчний дасгалаа хийгээд эхэлнэ гэсэн үг. Дараагийн миний хамгийн дуртай дасгал бол энэ дасгал би хажууд нь бас бичлэгийг тавьчих. Энэ болохоор яг 3 дасгал юм шиг харагдаж байгаа мөртлөө шууд нэг сет болгож хийж явдаг тийм дасгал байгаа. Хамгийн ихнийх нь ингэж хавчиж хийж байгаа, дээшээ доошоо буулгаж байгаа. Тэгээд энэ доороо гантилтэй авч байгаа. Эдгээр бүгдээрээ гантилтэй дасгалууд. Ер нь бол би 5 LB-гийн гантил хэрэглэхийг зөвлөнө. Буюу 2.5 кг байдаг баха тий. Анх хийхэд айгүй хэцүү санагдана. Бүр ингээд гар чинь юу ч дийлэхгүй байгаа юм шиг санагдаад бүр амар хэцүү байж магадгүй. Тэр үедээ бага тоогоор хийж болно. Ер нь бол би анх бараг 6 тоогоос хийж эхэлсэн. Хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэхээр яг дарааллуулаад хийх ёстой. Яг гурвалыг нь угсруулж хийвэл илүү сайн үр дүнтэй болно. Тэгээд ер нь бол энэ дасгалын зорилго нь юу вэ гэхээр чиний энэ гарыг чинь ерөөсөө тэр чигтэл ингээл гой зорцсон юм шиг болгох л зорилготой гэсэн үг. Тэгээд бүх талыг чинь булч амар лаг ажиллаад ингээд бүр ингээд гал асж байгаа юм шиг мэдрэгдээд эхэлнэ. Тэгээд тэгжээвэл ер нь бол булчин чинь амар сайжилж байна гэсэн үг. Гэхдээ булчин тэгж ажиллаж байгаа болон өвдөлт хоёрыг сайн ялгаж мэдрэх хэрэгтэй. Ямар нэгэн юм ингээд орцсон юм шиг юм уу тэгж мэдрэгдээд байвал ер нь бол цогсоогоод хүчлээд бас хийгээд иж болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Нийтэд нь нэмж хэлэх юм нь юу вэ гэхээр хэрвээ дасгал чинь амархан санагдаад байвал те эхний 2 сетийг бол өлгөнд авч хийгээд байвал ер нь бол хөнгөдөөд байна амархан байгаад байна гэсэн үг. Тэгэхээр заавал жингээ нэмэх юм уу эсвэл тоогоо нэмэх хэрэгтэй гэсэн үг. Одоо миний саяны сүүлийн тэр 3 дараалж хийдэг энэ дасгалыг бол би жин нэмэх боломжгүй гэж би өөртөө үзээд байдаг байхгүй ягаад вэ гэхээр яг энэ доошоо дардаг дасгал бол үнэхээр хүнд дасгал. Тэгэхээр би 10 LB болгочингууд хүндтэй дэдэг надад. Тэгэхээр дандаа жингэн адилхан барьж байгаа мөртлөө тоогоо нэмээд явдаг гэсэн үг. За тэгээд саяны 3 дасгалын бас нэг хэлэх юм нь энэ бичлэгнэрээ өөрөө яг 80 тоогоор хийгээ бичсэн байдаг байхгүй юу. Тэгээд би 80 тоогоор хийж эхлэх зүгөөсөж чадахгүй шүү дээ тий. 6-6-аар хийж эхэлж байгаа болохоор айгүй бага байсан. Одоо тэгээд нэмсээр хагаад 4 сет ордог шүү дээ тий. Тэгэхээр нэг сетэндээ 20-оор хийгээд явангууд 4 сет нэмэгдээд 80 тоо болдог гэсэн үг. Энэ гарныхаа дасгалуудыг бүгднийг хийсний дараа бүгдээрээ гарныхаа булчин жоохон амраана. Ягаад вэ гэхээр нилээн ингээ халтсан, ажилтсан байгаа булчингуудаа жоохон амраана. Тэр хоорондоо одоо нурууныхаа дасгалыг хийнэ. Би өдөр болгон нурууны дасгалыг хийдэг. Хэдийгээр миний нуруу зүгээр болцсон ч гэсэндээ нурууныхаа дасгалыг дандаа хийж байгаа. Үндсэн суур булчингаа сайн ажиллаж явах тусам бусад дасгалуудаа хийхэд амархан байна гэсэн үг. За сая нурууныхаа дасгалыг хийгээд одоо гарны чинь булчин амарсан. Одоо бид нэр 3 толгой булчингаа хийнэ. Буюу бидний монголчуудын хэлж заншснаар авгаа мах гэж ярьдаг шүү дээ. Тэрнийгээ арилгах булчингийн дасгал хийнэ гэсэн үг. Яагаад энийг нөгөө гарныхаа дасгалуудаас тусдаа хийж байгаа вэ гэхээр нөгөө гарны дасгалууд маань ихэвчлэн гадна талын булчин буюу дээд талын мөрний булчин ажиллуулж исэн болохоор хэрвээ өргөжлүүлээд хийчихвэл ер нь бол буцаад нөгөө булчин энэ булчингуудыг ажиллуулах гэдэг. За энэ дасгалыг болохоор би ингэж энэ машин дээр ингэж хийдэг. Энэ дээр хамгийн гол анхаарах зүйл нь юу вэ гэхээр би анх айгүй их алддаг байсан. Яг ингээл бичлэгнүүд харангуул ингээл гараа яг хажуудаа авчираад ингээд хийгээд байгаа юм шиг харагдаад дүүсэн баггүй юу. Тэгээ миний хамгийн чухал анхаардаг юм л ингээл гар хажууд л байх хэрэгтэй гэж боддог байсан. Тэгээ би энэ хажууд өөрийнхөө бичлэгийг бас тавьчих. Яг ингэж хийх нь айгүй зөв. Яагаад вэ гэхээр чи гар чинь биений ч хажууд байх нь чухал биш. Гар чинь тэнийхтэй буглагтайгаа булчин чинь зэрэгцэж ирэх хэрэгтэй нь хамгийн чухал юм байлээ.
Тэгээд ер нь биеэ хоош нь татаж өгөөд тэгээд гартаа чөлөөтэй зай өгөөд тэгээд татаж ивэл айгүй зүгээр. Энэ дасгалуудыг бүгдийг нь хийхдээ заавал булчингаа мэдрэх ёстой. Яг тэр лүү чинь орж ийн үү гэдгийг мэдэрч жагаад орохгүй байвал зогсоод жингээ өөрчилж үзээд ямар нэгэн байдлаар шалгаж жагаад зөвхөн яг тэр булчин руугаа орж байгаа үед тоогоо үргэлжлүүлж хийгэрээ гэж хэлмээр байна. Энэ дасгалыг болохоор айгүй хүнд жинтэй хийж болтгүй мөлий. Би анх 15 LP-гээр эхэлж хийгээдсэн чинь надад хүндтэй дэсэн мөлий. Энэ бугуй руу ороодсон бохгүй. Бугуйны булчин амар өвдөөд ингэ чангараадсан. Тэгсэн чинь хүнд жингээр хийгээдсэн мөлий. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө хэмжээг мэдээд гэдэг шиг тий. Өөртөө тохирсон жингээр таруулж хийвэл зүгээр. Тийм учраас тоогоо хийвэл зүгээр. Бусад дасгалуудыг дандаа 10-аас 12 тоогоор хийжсэн бол энэ дасгалыг 15-аас 20 тоогоор би ер нь бол хийдэг. Эхлээд хүн дээр хийж чадчихвэл хүн дээр хийгээд хамгийн ихнийхээ сетийг гэсэн үг шүү дээ тий. Хамгийн ихнийхээ сетийг хүн дээр хийчээд тэгээд булчингаа мэдэрсэн бол дараагийнхаа сетийг бага жин дээр хийж болно. Одоо чинь би 15 LP-гээр эхлээд миний булчин ажиллаад айгүй лаг мэдэрсэн бол дараагийнхаа 15 тоог 10 LP-гээр хийдэг ч юм уу те. Тэгвэл стил нөгөө булчин чинь мэдэрсэн байгаа дээр хөнгөхнөөр хийхээр илүү булчиндаа төвлөрөх боломж олгоно гэсэн үг. Тэр хүнд жинг татах гэж зовох шаардлагагүй л гэсэн үг. За ингээд гартай өдрийн маань хүчний дасгалууд бүгдээрээ дуслаа. Хөлний дасгалын өдрүүдэд юу хийдэг вэ талаараа одоо ярьж өгье. Хамгийн ихэнд болохоор ер нь бол хөлний өдөр тэр чигтээ гуйыг тойрсон маягаар л ажиллана гэсэн. Гуйны уртлын булчин, гуйны артлын булчин, тэгээд гуйны хоёр талын булчин гэдэг дөрвөн булчингаа ажиллуулах дасгалыг хөлний өдөр хийнэ. За гуйны урт талын булчин болохоор хоошоо жиих хөдөлгөөнөөр ийм дасгал би өмнө нь хийдэг байсан. Энэ дасгал бол үнэхээр сайн ордог. Урагшаага яг уртлын булчин үнэхээр сайн ордог. Би хийхээ болцсон өөр дасгал хийж байгаа. Ягаад болсон бэ? Шалтгаан нь болохоор цаг айгүй их ороод идэг. Ягаад гэхээр нэг хөлөөр нэг удаадаа хийдэг учраас сольж хийх шаардлагатай болохоор нийтдээ 8 удаа орох шаардлагатай болдог. Тэгэхээр жоохон цаг их аваад исэн. Тэгэхээр би нөгөө төхөөрөмж рүү сольсон. Тэр төхөөрөмж нь болохоор энэ төхөөрөмж яг адилхан үнэхээр сайн орно. Бас яг адилхан тоогоор 10-аас 12 тоогоор 4 сет орно. Дараагийн дасгал болохоор гуйны артлын булчингийн дасгал. Би энэс өөр гуйны артлын булчингийн дасгал хийж үзээгүй. Энэ бол үнэхээр лаг ажиллаулдаг гэж би бас боддог. Доошоо хэвтсэн маягаар яг энэ төхөөрөмжн дээр ингэж доошоогоо хэвтэж хийн. Энэ үе дээр болохоор нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр хөлөө буулгахдаа ер нь сайн буулгаж өгвөл зүгээр. Тэгжээж гуйны чи артлын булчин руу айгуу сайн орно. Тэгэхгүй ингээд зөвхөн ингээл ийм жоохон хэмжээний ингээд буугаад байхаар жоохон л ороод яваад идэг гэсэн. Ер нь бол хүчин сайн гардаггүй гэсэн байгаа шүү. Энэ дунд дахиад бас нэг сануулах юм нь бүх сетүүдийг орохдоо дундуур нь 30-аас 45 секундын ламралт авна. За гуйны артлын булчин болсон. Одоо гуйны хоёр талын булчин руугаа орно. Энийг болохоор нэг л машин дээр хийн. Хоёулын зүгээр эргүүлж харуулад өөр төрлөөр ашиглах боломжтой гэсэн. Гуйны дотоод талын булчинг бол яг төхөөрөмжн дээр нь байгаа зааврынхан дагуул хийн. Харин гуйны гадна талын булчинг болохоор яг төхөөрөмжн дээр нь ингээд цэг суугаад хий гэсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр би болохоор тэрнтэй аягүй санал нийлдэггүй. Ягаад вэ гэхээр цэг суугаад хийнгүүд хийхэд аягүй хэцүү болгоод идэг. Яг ингээд жоохон урагшаа ингэсэн маягтай суугаад бас хийж болно. Тэгвэл илүү сайн. Хөлтэй өдөр бас нуруу хийн. Эхний хоёр буюу гуйны уртлын болон артлын булчин хийсний дараа нурууныхаа дасгалыг хийгээд тэгээд гуйны дотор болон гадна талынхаа булчингийн дасгалуудыг хийн шүү. За одоо бүгдээрээ кардионыхаа талаар ярина. Кардио бол хөлтөөч гартаач өдөр дандаа орно. Хүчний дасгал хийсний дараа шууд кардио хийж эхэлнэ. Гартай өдөр болохоор би шууд 20-30 минут шууд тредмил дээр алхахдаг. Өгсүүрийг нь 12 болгож жогоод тэгээд хурдыг нь 2.5 дээр 20-30 минутын туршид алхахдаг. Гартай өдөр. Харин хөлтэй өдөр болохоор яг адилхан гэхдээ 15-аас 20 минут ер нь бол алхахдаг. Ягаад вэ гэхээр хөлтэй өдөр хөлний чинь бүх булчаа ажилтсан ер нь бол нэлээд цуцсан жоохон хэцүү байдаг учраас жоохон амралт өгөөд өршөөгөөд тэгэж баг алхаж болно гэсэн үг.
Хэрвээ та 3 дээр алхаж чадж байгаа бол тэгж алхаарай гэж юу нь бол зөвлөнө. Тэгвэл илүү сайн үр дүн гарнаа гэсэн үг шүү. Өөр нэг хүмүүсийн гаргадаг алдаа нь юу вэ гэхээр алхаж байхдаа дандаа бариулнаасаа бариад идэг. Тэр бол хамгийн буруу. Яагаад вэ гэхээр бариулнаас бариад алхангууд чи ингээд бүх хүчээ буюу ингээд гаргах зарцуулах хөстэй энерги зарцуулахгүйгээр зүгээр ингээд гарандаа ачаал өгöd байгаад байдаг гэсэн. Алхаж байгаа чинь гол нь биеэ ажилуулж тэгээ бүтнээр нь хөгжүүлж хөдлөх гээд байгаа хамгийн гол шалтгаантай. Тэгэхээр тийм боломжийг нь олохгүй байна гэсэн үг хэрвээ бариулнаасаа бариад байвал. За хамгийн сүүлд нь хамгийн чухал зүйл буюу сонголтын дасгал байгаа. Сонголтын дасгалыг бол үнэхээр хизээж орхиж болохгүй. Хамгийн гол чухал төлөвлөгөөрүүдийн чинь нэг шүү гэж би хэлмээр байна. Одоо сая алхаад хөлс чинь гараад би чинь айгүй гоё бэлтгэгдсэн байгаа. Бүх ингээд сонголтыг те ингээд тэр прешерыг хүлээж авахд бэлэн байгаа би чинь. Ер нь бол 10-аас 15 минутын хооронд сонголтыг хийн. Би яг энэ бичлэг дээр гарч байгаа шиг ингээд суугаа маягаар өвдгөндөө толгоогоо хөрөх маягаар сонголтын дасгалуудыг хийдэг. Энэ нь болохоор ер нь чиний нуруунгчинд сайн сонгож өгнө. Тэгээ бусад бүх булчингуудыг чи аягүй сайн ажиллуулж өгдөг юм шиг санагддаг. Сонголтын дасгал бол үнэхээр гайхамшигтай гэж би хэлмээр байна. Яагаад вэ гэхээр би анх бүр хаанаач хүрдэггүй байсан. Бүр ингээл гацчдаг. Тэгээд хаашаач явдаггүй байсан. Одоо бол би чөлөөтэй өвдгөндөө миний дух хүрдэг. Тэгээд газар ингээд нэг бас сунгадаг штэ. Тэгээд тэгэхэд миний алга газар ингээд тэр чигээр хүрдэг болсон. Миний хувьд тийм сонголтгүй байсан бүр тийм одон байсан хүний хувьд бол энэ аюу том амжилт гэж би боддог. Зөндөө өөр төрлийн хүмүүс байдаг. Би махад нь аюу өөрөөр ажилладаг хүмүүс. Манай эгч жишээ нь бит хоёр нөгөө жимд явж явах үед бит хоёр одоо сонголт хийсэн чинь манай эгч бүр амар сонголттой. Бүр ингээд өлхөөн тэр нөгөө нэг өвдгөнд хүрхийг чинь бол амар хурдан хийчихсэн. Тэгэхээр төрөлхийн тэм сонголттой айгу уян хатан хүмүүс гэж бас байгаа. Тэгэхээр хүнтэй ерөөсөө өөрийгөө битээ харьцуулаарай. Өөрөө л бие мах одоо гоё болгож гоё хөгжүүлэх гэж байгаа юм чинь. Сонголтоо хийхдээ бас болгоомжтой хийн. Хэрвээ дөнгөж эхэлж байгаа бол те айгу тэгэж хүчтэй хурдтай тэгэж дарж хийж болохгүй. Хүнтэй жим дээр очил зүгээр байдаг. Би нөхөртөөгөө юм уу эсвэл найзтайгаа очдог байсан. Тэр үед яг ингээ хүнээр даруулвал яг ингээд хүн өөртөө байхгүй гэж ботсон сонголтынхаа хэмжээнд очих боломжтой байдаг. Сонголтгүй гарчхаар яадаг вэ гэхээр айгүй лаг ингээл булчингуудаа хөгжүүлсэнтэй ингээл нэг л лаг ийм л хүн ер нь бол жимээс гардаг. Энэ нь яг ингээд гоёдоо биш. Яг ингээд дөнгөж булчин чинь задраад гоё бидэрсэн байж байгаа тэр үедээ сунгаж ажилуулаагүй учраас яг тийм хөшүүн, тийм баригдсан битээ болоод үлдчихдэг гэсэн сонголт хийдэггүй хүмүүс. Харин сонголт хийдэг хүмүүс булчингийнхаа өсөлтийг дэмжиж дөнгөж ингээ хаалтсан байгаа, задарсан байгаа булчинг чинь сунгаад өгөнгүүд өсөлтөнд дэмжигдээд улам илүү өсөх боломжтой болдог гэсэн үг шүү. За ингээд хүчнийхаа дасгалуудыг хийгээд, кардиогоо хийгээд, сонголтоо хийгээд тэний воркаут бүрэн бүтэн воркаут боллоо. Миний ээлжид бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Надтай хамт байгаарай. Ямар нэгэн асуулт байвал комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа, баяртай.